Шин чанарын бүтээмж хөгжлийн түүч хамтарсан сурвалжлага Өвөр Монголын Урт Үзэх хорны Төв хот дох Өвөр Монголын радио телевизэд энэ сарын 24-ний өдөр нээлттэй хийлээ. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү хамтарсан сурвалжлагын хүрээнд Хятад, Монгол, Оросын холбооны Бурайд улсын 20 гаруй сэтгүүлчдээс бүрдсэн 3 орны хамтарсан сурвалжлагын баг маань Өвөр Монголын Урт Үзэх хорны Төв хот, Бугад, Ордос, Баяннуур зэрэг хотуудад очиж шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, дижитал ухаалаг үйлдвэрлэл, дата хэмнэлээ ухаан зэрэг салбарт хэрхэн шин чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж байгаа талаар сурвалжлан мэдээлэх юм байна. Манай энэ Хятад, Монгол хоёр улс бол мөнгөний хөрш Гэхдээ хоёр талаараа бие бие харилцан ойлгоцох энэ бол том чухал. Энэ донд биднээ зөвлөм мэдээллийн чухал үйл үзүүлэн байхаа гэж боддог. Гэхдээ бид энэ удааны хамтарсан сурвалжлагыг зохион байгуулж хоёр орны олон ард түмдээ харилцан ойлголцох ийм зөвлөм мэдээллийн уулгуудыг хангааж Өвөр Монголтой танилцах энэ үүднээс зохион байгуулж байгаа юм. Би энд олзуурч байгаа нэг юм нь манай цаг хөтөлбөрт технологи 360 гэж булан ордог. Энэ мэдээний буланд ихэнхдээ ордог сэдв маань ер нь л нэг хөрш улсад маань Хятад улсад ямар шинэ технологийн дэвшлүүдийг ямар салбарт яаж хэрэгжүүлж нэвтрүүлсэн бэ гэдэг энэ мэдээлэлүүд аягүй их ордог. Тэгээд тэндээс би уншижсэн тексттэй одоо энд би нүдэрээ харах гэж юм гэж төсөөлж байгаа. Ер нь бол энийг нь бас одоо манай улс ч гэсэндээ хэрэгжүүлээд туршлага судлаа явахад бас болох юм шүү гэдгийг бас би Монголынхаа үзэгчдэд чадах чинээгээр хүргээд дамжуулах гэсэн ийм л одоо нөгөө хүлээлттэй, зорилготой гэх юм уу тийм ингэж л ирсэндээ тэгээд энэ бодож байгаа бүгд маань одоо биелэх байхаа л гэж бодож байна.